За өдрийн мэнд сурагчдаа. Тэгэхээр өнөөдөр бол маш чухал хичээл бас орох гэж байна. Тэгэхээр ерөнхийдөө өнөөдрийн хичээлээр бол liquidity гэдэг хичээл үзэх гэж байна. Liquidity гэдэг бол та бүхэн ерөнхийдөө бол зүгээр мөнгө гэж ойлгочих хэрэгтэй. Маш их мөнгө ерөнхийдөө бол гэж ойлгочих хэрэгтэй. Тэгэхээр ханш бол яаж хөдөлдөг вэ? Ерөнхийдөө томоохон институт болон банк томоохон хөрөнгө оруулагчид хэрхэн ер нь зах зээл дээр арилждаг юм бэ гэдгийг ойлгохын тулд бол бид нэр хамгийн түрүүнд liquidity гэдэг сэдвийг бол ойлгох ёстой байдаг. Тэгэхээр ерөнхийдөө бол liquidity гэдэг сэдв бол маш чухал сэдв гэдгийг бол та бүхэнд хичээлийнхаа эхлэхээс өмнө бол хэлсэн зүг бах. Тэгээд ерөнхийдөө бол та бүхэн энэ хичээлийн хүрээнд ерөнхийдөө ханш ерөнхийдөө яаж хөдөлдөг, ханш ерөнхийдөө бол яаж одоо томоохон институт болон банкуд бол яаж одоо зах зээл дээр манипуляц явуулдаг тийм. Тэгэхээр жижиг одоо хөрөнгө оруулагчдыг хэрхэн одоо томоохон банкуд бол ингэж ерөнхийдөө манипуляц явуулж стоп лоссын цохиж яг өөрсдийнх нь чиглэлд явдیں۔ Тэгэхээр ерөнхийдөө бол та бүхэн өмнө нь Forex арилжиж исэн байж магадгүй, арилжиж байгаагүй ч гэж болох магадгүй. Ерөнхийдөө бол арилжиж исэн бол ерөнхийдөө та бүхний стоп лосс цохол яг таны яг чиглэлд ингээд буцаад ханшуулбал бүр маш хүчтэй явдаг. Тийм тохиолдлууд бол маш олон тохиолддог байсан байх. Тэгвэл ерөөсөл liquidity-тэй бол тухайн шалтгаан бол холбоотой гэдгийг бол энэ хичээлийн хүрээнд тайлбарлах болно. За тэгэхээр liquidity-г бол та бүхэн зүгээр мөнгө гэдээ ойлгочих болно. За тэгэхээр ерөнхийдөө бол томоохон банкуд бол институтууд бол ханшийн одоо манипуляц явуулахдаа бол ханшийг бол тодорхой хэмжээнд хөдлөгдөг байгаа. Ерөнхийдөө бол ханшийг ингээд ерөнхийдөө дабл топ ч юм уу, дабл трипл топ ч юм уу те энд бол гурван ширхэг ингээд топ бол үсгсэн байна. Орой үсгсэн байна. Тэгэхээр ерөнхийдөө бол 3 орой үсгсэн байна гэдэг чинь ерөнхийдөө бол ханш бол энэ дээр ирээд буцаад ерөнхийдөө та бол retail трейдерүүдийг мэдэх баг. Retail арилжаачид бол ерөнхийдөө бол double top, triple top гэх ерөнхийдөө бол баталгааг авч бол маш их олон арилжаанд бол ордог. Тэгэхээр бол энэ дээр бол triple top байна гэл ерөнхийдөө маш олон топууд үссэн байна гэл ханшийг бол ингээд энд ирэхт нь бол маш олон арилжаачд бол ханшийг бол зарах захиалга өгдөг. Тэгээд ерөнхийдөө бол стоп лоссыг бол энэ дээр нь тавьж өгдөг. Стоп лоссыг энэ дээр нь тавьж өгөөд нэгсэндээ та бүхэн энийг харуулъя. Арилжаачд бол эндээс ороод стоп лосс буюу алдагдал аваад гарах цэг нь бол энд тавьж өгдөг. Тэгээд улмаар бол ханшийг бол доошоо унана трипл топ үүссэн байна гэдэг баталгааг аваад ханшийг бол унана гэсэн ойлголттойгоор энд бол сел арилжаанд ордог бол ханш бол эсэргээрээ стоп лоссын цохоод буцаад доошоо ундаг. Энэ хөдөлгөөн ерөнхийдөө ямар учиртай вэ те? Энэ хөдөлгөөн яагаад үүсвэ гэдэг бол ерөөсөө л том банк болон институтуудын ерөнхийдөө бол хэрхэн зах зээл дээр манипуляц явагддаг нь бол манипуляц хөдөлгөөн ерөнхийдөө явуулдаг нь бол харагдана. Та бүхэн эндээс харах юм бол маш олон одоо хөрөнгө оруулагч одоо retail арилжаачд бол энэ дээр бол энэ хэсэг дээр бол энэ double triple top-ийн одоо хажууд бол ханш бол буцаад унаа гэсэн одоо төлөвлөгөөтэйгээр энд бол sale арилж байгаа өгөөд тэгээд ерөнхийдөө бол stop loss энд цохиулсан байна. Тэгэхээр ерөнхийдөө бол stop loss таны энд тавьсан stop loss чинь л ерөнхийдөө бол liquidity болж өгдөг. Тэгэхээр ханшийг бол энэ ханшийн одоо энэ дээшээ энэ хөдөлгөөнийг бол тэр чигт нь ерөнхийдөө банкуд бол ерөнхийдөө хөдлөгдөг. Яагаад вэ гэх юм бол таны одоо мөнгийг чинь одоо энэ зах зээл дээр бол хүн болгон мөнгө олох боломжгүй шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө бол retail арилжаачд бол бүгдээрээ stop loss-а энэ дээр тавьж өгдөг. Тэгээд одоо retail арилжаачд гэдэг нь бол одоо та байна. Бүх одоо
одоо хуваараа арилжаа хийдэг ихвчлэн ихэнх хүмүүс 90% нь ерөнхийдөө бол энэ дээрээ сейл арилжаа тавьж өгдөг. Тэгэхээр бол тэгэхэд бол энэ дээр бол таны стоп лосс байх одоо стоп лоссод бол маш их мөнгө одоо энэ дээр бол эргэлдэж идэг. Маш их мөнгө буюу одоо долларууд бол энэ дээр эргэлдэж идэг. Тэгэхээр бол мэдээч томоохон банк институтууд бол энийг зүгээр өнгөрөхгүй. Яагаад гэвэл энэ дээр очоод энэ дээр бол маш олон зарах захиалгууд өгөөд тэгээ бүгдээрээ ингээд доошо шууд унах юм бол зах зээл рүү уусаа биелсэн бүхэн одоо ашигтай арилжаалах боломжгүй. 90% нь алддаг, 10% нь ондог зах зээл. Тийм учраас 90% нь эндээс сэлдэж хахад 90% нь ашигтай байгаад юм бол энэ зах зээл тогтох боломжгүй. Тийм учраас томоохон банк институтууд бол таны стоп лоссыг энд тавьсан стоп лоссыг цохоод нэгсэндээ мөнгөө одоо цуглуулад тэгээд буцаад ийм хүчтэй хөдөлгөөнөр бол ундаг байх нэ. За тэгэхээр ерөнхийдөө бол энд бол ерөнхийдөө бол liquidity-гийн маш олон одоо хувилбарууд байна. Жишээ нь та бүхэн retail арилжаачдыг л ойлгож байгаа. Ерөнхийдөө ихэнх нь retail арилжаачд байдаг. Тэгээд ерөнхийдөө бол харах юм бол double top байж болно. Double top байна гэдэг чинь ерөнхийдөө энэ дээр нь бол яг энэ дээр бол маш олон одоо долларууд бол эргэлдэж идэг. Доллар буюу liquidity дээр нь байгаа гэсэн үг. За жишээ нь энэ бол нэг жишээ байна. Эсвэл одоо жишээ нь triple top ч гэж бол. Та бүхэн гайхдаг байсан байж магадгүй л дээ. Ерөнхийдөө бол ингээд хааш бол ингээд энэ дээрээс одоо triple top-ын ч юм уу double top-ын доор эндээс яг унахгүй ингээд яг stop loss цогцоод буцаад доошоо унаад идэг юм бэ гэд ерөнхийдөө бол гайхдаг байсан байж магадгүй. Энэ бол ерөөсөө цэвэр банк болон томоохон хөрөнгө оруулагчдын бол манипуляц хөдөлгөөн гэж ойлгож болно. За би нэг тодруулаад өгье. За тэгэхээр ерөнхийдөө бол энд бол ингээд хаш бол энд бол доллар буюу одоо маш олон их мөнгө эргэлдэж байгаа. Буюу одоо ерөнхийдөө бол liquidity дээр нь байгаа гэсэн үг. Liquidity. За тэгэхээр ерөнхийдөө энд бас нэг жишээ байна. Эсвэл бас та бүхэн мэдэх байх ихэнх хэрэгтэй л ярилж ачд бол ингээд ерөнхийдөө бол энэ дээр бас их liquidity байх боломжтой. Яагаад гэвэл ерөнхийдөө бол энэ одоо задрал үүсэх байх. Эндээс ийшээ задарчвал ингээ хааш эргүүлээд маш өндөр өсөлт үзүүлэх байх гэсэн магадaltaй ерөнхийдөө арилжаач айгүйх байдаг. Ерөнхийдөө энэ channel одоо жишээ задарлаа гэж бодоход бай арилжаанд орох гэд энд бол маш олон бай захиалга өгсөн байх тохиолдол байдаг. Тэгэхэд эсэргээрээ ерөнхийдөө бол унаад доошо хөдөлгөөн явуулах магадлал өндөр байдаг. За энэ дээр бол ерөнхийдөө triple top үүссэн байна гэд ихэнх арилжаачд бол эндээс бол зарах захиалга өгдөг. Зарах захиалга өгөхөд стоп лоссуудыг хамаад доош ундаг. Энд бол double top үүссэн байна гэд ихэнх арилжаачд эндээс хажууд нь sell арилжаанд ордог. Тэгэхэд бол стоп лоссыг хамаад нэгсэндээ мөнгөө цуглуулад томоохон инвесторууд бол энэ хөдөлгөөнийг үүсгэж байгаа шүү дээ. Энэ хөдөлгөөн бүхэлд нь үүсгэж байгаа. Тэгээд мөнгөө цуглуулчаад хангалттай мөнгө олцоод яг өөрсдөө чиглэлд буцаад хөдөлгдөг байна. Тэгэхээр ийм зарчмаар бол зах зээл бол томоохон хөрөнгө оруулагчид, банкуд, институтууд бол ингэж зах зээл дээр манипуляц хөдөлгөөн үүсгэж ерөнхийдөө бол арилждаг байх нэ. Тэгэхээр ерөнхийдөө бол энийг бид нар давуу тал болгож болно. Тэгэхээр
ерөнхийдөө бол та өмнө нь яг энэ арга барилаар бол арилждаггүй байх үедээ бол энэ дээр жишээ нь энд бол сэл арилжаанд бол орж байгаа. Гэхдээ миний хувьд бол байнга энэ liquidity хамагдаж ерөнхийдөө банкуд хөдөлгөөний үүсгэсний дараагаар банкуудыг дагаж болол энэ хөдөлгөөнд нь бол одоо энэ хөдөлгөөнд бол би миний хувьд бол ордог. Тэгэхээр та бүхэн энэ хичээлийг ойлгосноор энэ хөдөлгөөнд хэрхэн орох вэ? Ерөнхийдөө энэ ерөнхийдөө курсыг дуусгасны дараа ерөнхийдөө бол яг банкуудыг дагаж банк шиг арилжиж сурнаа гэсэн үг. Тэгэхээр trade like banks буюу одоо яг миний яг хэлэх ортой өгöd. Одоо томоохон институтуудыг ерөнхийдөө дагаж арилжих юм бол та зах зээл дээр бол маш өндөр өгөөчтэй, дээрэс нь ерөнхийдөө манипуляцад автах магадлал чинь бүр багасаад банкуд шиг ерөнхийдөө арилждаг болж чадна гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө бол та бүхэн liquidity-г ойлгосноор ерөнхийдөө бол бусад хүмүүсийн энэ одоо курсэд суугаад төгсөөд гарсны дараа бусад retail арилжаачдын stop loss тавьдаг газраас та бүхэн арилжиж эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө бол liquidity хамагдаад авсны дараа банк шиг арилжаад тэгээд ерөнхийдөө илүү өндөр магадлалтай, илүү бас өндөр өгөөчтэй арилжна гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө бол та бүхэн эндээс арилжна гэсэн үг. Тэгээд дараагийн liquidity байх хэсэг дээр одоо take profit-а тавьж өгч болно. Жишээ нь энд бол бас маш олон одоо жишээ нь liquidity бас цугларсан байх шүү дээ. Тэгэхээр бас энийг бол бас take profit буюу ашиг авах цэгээ тохируулж өгөх боломжтой. Тэгээд энэ нь бол нэлээд доор байж ч болно. Энийг бол задлаад цаашаа ингэ явуучих боломжтой. Тэгээд ерөнхийдөө бол хамгийн ихний цэг нь л бол ашиг одоо хувааж авах цэг нь бол дараачийн liquidity цугларсан цэг гэдээ ойлгочих болно. За тэгээд ерөнхийдөө ашиг авах бол маш олон арга барил байгаа. Тэрийг бол ер нь дараа нь маш олон хичээлүүд үзэх учраас ерөнхийдөө энийг ингээд орхичих. За тэгэхээр ийм олон ерөнхийдөө төрлөөр бол за энэ бол жишээ нь зүгээр анхан шатны л одоо төрөл واخгүй. Тэгэхээр ерөнхийдөө бол хаш ч юм уу хаш одоо би бас ингээд сүүлийн үед ерөнхийдөө анзаараад байхад одоо ийм жишээ нь хөдөлгөөнүүд байна л да. Ингээд доошоо явж байгаад ерөнхийдөө хаш ингэчээд ерөнхийдөө өсөх хандлага бол маш их байдаг. Тэгээд ерөнхийдөө энийг бол хүмүүс бол хардаггүй ихвчлэн. За энд бол liquidity одоо ийм down чиглэлтэй ийм одоо liquidity хамагталт бол аюу явагддаг. Тэгээд ерөнхийдөө бол эндээс бол бас оролтын шалтгаан бас харж болдог. Тэгэхээр бол энийг бол гэхдээ ерөнхийдөө зүгээр толгоондоо ер нь бол анзаарчихад бол зүгээр. За тэгээд ер нь бол ихэнх төрөл нь бол ийм байдаг. Trend line, channel тэгээд ерөнхийдөө бол ийм одоо хүмүүсийн их одоо арилждаг double top одоо юу гэдгийг одоо triangle буюу одоо жишээлбэл одоо retail арилжаачдын арилждаг одоо одоо ингээл өсөл унах одоо жишээ нь ингээд ийм гурвалжин үсэх ч юм уу би энэ арга барилыг бол ашигладаг болохоос өмнө ерөнхийдөө энэ одоо жишээ нь channel задрал дээр орох ч юм уу иймэрхүү арилжаа ерөнхийдөө арилжаа хийдэг байсан. Тэгэхээр ерөнхийдөө бол эднэрийг ерөнхийдөө мэддэг ерөнхийдөө энэ арга барил шилжснээрээ бол ер нь өмнө нь эднэрийг ерөнхийдөө бол энэ double top юу гэдэг fall wedge ч юм уу эдгээр одоо channel-уудыг өмнө нь мэддэг болол бас ингээд
жишээ нь танд бол давуу тал болж өгнө. Ягаад гэвэл одоо та бүхэн эднэрийг мэднэ liquidity хаана байгааг бол мэдгэд бол танд бол төхөн болно. Харин одоо анхан ерөөсөө юу ч мэдэхгүй байгаа хүмүүс одоо ерөнхийдөө хэлэхэд бол зүгээр ерөнхийдөө та бүхэн Baby Pips гэдэг байгаа. Baby Pips гэдэг ерөнхийдөө бол сайтаас бол яг retail арилжаачдыг яг хэрхэн арилждаг болохыг бол зүгээр харчих боломжтой. Тэгээд ерөнхийдөө бол бас ерөнхийдөө эднэрийг бүгдийг тайлбарлсан байгаа. Эсвэл Facebook ч юм уу те. Ерөнхийдөө одоо Google-с зүгээр ерөнхийдөө хайчихад болно. Зүгээр double top double top, triple top гэдэг ерөнхийдөө энэ retail арилжчид бол их хвчлэн ингэж арилждаг. Тэгэхээр эднэрийг бол мэдснээр бол liquidity хаана байгааг мэднэ. Тэгэхээр бидний бол оролтын цэг бол энд байгаа тийм. Энд байна. Тэгэхээр бол та бүхэн liquidity хаана байна? Liquidity хаана цугларч чинь гэхээр гэдгийг бол мэдчихэж болно гэсэн үг. За тэгэхээр хэдүүлээ ерөнхийдөө liquidity оролтын цэгээ тодорхойлж болж байгаа юм чи бас гаралтын цэгээ бас хаана байгааг тодорхойлж болно тийм. Ерөнхийдөө хаашаа бол хөдлөх үү гэхээр ер нь liquidity-г ерөнхийдөө хамаал яваад идэх байхгүй юу? Хааш бол. Тэгэхээр бас ерөнхийдөө бол одоо жишээ нь хааш ингээд жишээ гаргаж өгöl та. За та бүхэн энийг тэмдэглэсэн баг гэж найдаж байна. За тэгэхээр ерөнхийдөө бол ханш бол ингээд хөдлөөд liquidity за ханш бол ингээд ингээд хөдлөн л доо. За тэгэхээр ерөнхийдөө бол ингээд хөдөлж ийлээ гэж бодоход ханш бол энэ triple top үүссэн бай тээ. Triple top унаад ингээд ханш бол ингээд унлаа гэж бодъё. Тэгэхээр та бүхэн эндээс sell арилжаанд ингээд шинэ энд ингээд ороод явлаа гэж бодоход энэ ерөнхийдөө хэсгүүдээс sell арилжаанд явлаа гэж бодоход одоо энэ жишээ нь та sell арилжаанд орлоо гэж бодоход таны take profit авах цэг чинь жишээ нь энэ дараачийн liquidity цугларсан цэг бас байж болно. Тэгэхээр бол би liquidity-г бол бас ганц одоо оролтын шилтгаан гэлтгүү бас ерөнхийдөө бол бас гаралтын цэг ашиг авах цэг гэж бол бас үздэг байгаа. Тэгэхээр хааш бол ингээд үргэлжлүүлээд унлаа гэж бодоход энд бол маш олон liquidity цугларсан байна. Яагаад гэвэл та бүхэн харах юм бол энд бол sell side liquidity буюу одоо зарлалтын талын одоо liquidity нөө цугларсан байна. Тэгэхээр бол энд бол ханш бол энийг задлаад доошоо ороод ирэхэд ихэнх retail арилжаад breakout traders гэж байдаг л да. Breakout traders. Тэгэхээр breakout trader буюу одоо нэг задрал дээр арилждаг арилжаачид бол энэ дээр бол за энэ манай энэ triple top чинь задарчлаа шүү те. Энд бол задарчлаа шүү гэд ерөөд арилжаанд бол их ордог. Тэгээд ингэж их орсноор бол ингэж оролт нь бол угаасаа банкуд бол зүгээр өнгөрөхгүй шүү дээ. Шууд хаашиг бол эсрэг чиглэл рүү stop loss нь хаана байгаа цэг рүү одоо яана. Одоо жишээ нь breakout trader буюу одоо задрлын арилжаачд бол шууд ханш задраад задрангуут л шууд арилжаачд бол за энэ манай нөгөө нэг дэмжигдчихсэн 3 бүхэл бүтэн 3 удаа ингээд дэмжигчлээ шүү дээ одоо тий. За энэ бол маш хүчтэй ерөнхийдөө маш хүчтэй юу болох нэ одоо спорт болж ирэх нэ тий. Спорт буюу дэмжлэгийн цэг болж ирэх нэгэд андуураад шууд эндээс ерөнхийдөө бол buy арилжаанд их ордог. Buy арилжаанд ордог. Breakout trader буюу эсэргээрээ одоо минийсээ өмнө нь хэлсэн задралын арилжаачд бол энд бол
ханшийн одоо энэ цэг бол задарчихлаа гэхэд бол ордог. Тэгээд энд бол энэ хэсэг дээр нь бол одоо манай нөгөө нэг support resistant арилжаач буюу ерөөхдөө support resistance одоо энэ дэмжлэгийн цэг гэж батсан хүмүүс нь арилжаанд орж байгаа. Энэ задрал дээр бол манай breakout trader-ууд нь арилжаанд орж байгаа. Тэгэхээр 2-2 одоо stop loss те байна те. Тэгэхээр ил бол банкуд бол хоёуланг нь хамж явна. Ерөөхдөө дөрмийн дагав. За тэгэхээр мэдээч breakout trader ерөөхдөө support resistant арилжаачдаг бол эндээс ханшийн эндээс дэмжих байх гэсэн одоо төлөвлөгөөтэй хүмүүсийг бол stop loss-ыг ингэж хамж аваад тэгээ breakout арилжаачд бол эндээс бас их арилжаач эхэлнэ. Ягаад гэвэл энэ гурав бол дэмжлэгийн хүчтэй цэг маань задарсан гэдэг баталгаа аваад орно. Тэгэхэд бол ханш бол яг эсрэг чиглэлд stop loss-ыг хамаад явдаг байгаа. Тэгэхээр ингээд хоёр stop loss-ыг хамаад тэгээ ханш бол буцаад ингээд дээшээ ингээд энд ямар ч арилжаачтай рetail арилжаачтай амжилттай арилжилгүйгээр ингээд ерөөхдөө бол ханшийн бол яг өөрсдийнх нь чиглэл рүү ингээд хөлөгдөг байх нэ. За тэгэхээр бол эндээс бол хоёр төрлийн одоо жишээ нь retail арилжаач жишээ нь амжилтгүй арилжиж чадлаа шүү дээ. Тэгээд банк бол энэ сайхан өөрсдийнхөө энэ сайхан хөдөлгөөнийг аваад ашиг аваад гараад ах нэ гэсэн үг. За тэгэхээр бол энийг бол та бүхэн ерөнхийдөө retail арилжаачд бол зах зээл дээр хэрхэн манипуляц хийгддгийг бол энэ liquidity гэдэг хичээлээс бол харж болох нэ. Мөн бид нар эндээс бол нөгөө нэг бид нар бол ерөнхийдөө бол илүү ухаалаг арилжаачд учраас бид нар илүү ухаалаг арилжаачд учраас эндээс жишээ нь оролт хийчихвэл энд бол ерөнхийдөө арилжаачд маань энд бол манипуляц явагдана гэдгийг мэдж байгаа учраас эндээс оролт хийсэн бол ашгаа энд аваад гарчихна гэсэн үг л дээ. Тэгэхээр бол маш өндөр risk to reward буюу ашиг алдагдлын харьцаа бол 5 байна шүү дээ. Жишээ нь ингээл гарчих боломжтой. Энэ бүр дээрээс бас орох боломжтой. За эндээс орсон бол бас энэ дараагийн liquidity байх хэсэг дээр авч болно. За тэгэхээр бол ашиг алдагдлын харьцаа бол 8 байна. 874 байна. Тэгэхээр бол маш сайхан тааламжтай ашиг алдагдлын харьцаатай арилжаа болох боломжтой байсан байна. За тэгэхээр ийм байдлаар бол ерөнхийдөө банкуд бол арилждаг. Тэгэхээр та бүхэнд ерөнхийдөө тархи чинь бүүн болгосон ерөнхийдөө liquidity гэдэг бол ерөнхийдөө бас би бол анх сурахтаа бол яг бүүн болж исэн. Тэгээ ерөнхийдөө бол маш олон биелэлт бол маш сайтай. Ерөнхийдөө ханшиг бол liquidity л хөдөлгдөг гэдгийг ойлгохгүй. Ханшиг ер нь юу хөдөлгдөг гэдгийг мэдэхгүйгээр бол forex арилжаанд бол ороод forex арилжна гэдэг бол ямар ч утгагүй зүйл тийм ээ. Тэгэхээр энэ forex арилжаанд арилждаг л гэдэг. Тэгээд яг ханшиг яг юу юу хөдөлгөтийн те ханш яагаад ингэ ийшээ хөдөлж вэ? Яагаад ийшээ хөдөлж вэ гэл тэднийг бүгдээрийг ингэж ухаж та бүхэн ойлгох хэрэгтэй. За ханш яагаад ингэж хөдлөх шалтгаан нь болов те. За би яагаад энээр алдчих вэ гэд дандаа ингэж өөрийгөө ингэж хөгжүүлж те одоо алдаанаасаа суралцж. За би энэ дээр алдсан бол яагаад ханш ийшээ хөдлөх болов? Яагаад миний эсрэг тал руу хөдөлж юу? Яг энийг хөдлөхөд юу болов? Шалтгаалав гэдэг тийм асуултуудыг дандаа өөрөөс тавьж явах хэрэгтэй. Тэгэл асуулт тавиад их юм бол энэ liquidity гэдэг хичээл бол liquidity гэдэг сэдв бол яалтчгүй гарч ирнэ. Тэгэхээр бол ерөнхийдөө та бүхэн бас азтай байна. Liquidity гэдгийг ойлгосноор бол та бүхэн бас энэ хүү манипуляцад бол дараа нь дахиж автахгүйгээр энийг бол өөрсдийнхөө давуу тал болгож ашиглах боломжтой болж ирж байна гэсэн үг. Тэгэхээр та бүхэн бол ингээд дагаад бас ухаалаг арилжаач бас болох одоо эхлэлээ тавьчихлаа гэсэн үг. Тэгэхээр та бүхэнд бас баяр хүргэе. За тэгэхээр ерөнхийдөө бол ханш бол өнөөдрийн энэ юу хичээлэр бол
ханши бол яг liquidity гэж юу вэ? Мөн liquidity-г хэрхэн өөрсдийнх нь давуу тал болгож ашиглах вэ? Мөн хэрхэн одоо take profit level буюу ашиг авах цэгээ хэрхэн одоо liquidity-гийн тусламжтай байршуулж тавьж болох вэ гэдэг одоо сэдвийг бол үзлээ. Тэгэхээр бол банк ерөнхийдөө бол liquidity сэдвтэйгээ ерөнхийдөө нөгөө candle-ийн одоо order block буюу одоо нэг supply demand гэдэг хичээл өмнө нь үүссэн. Тэрийг холбож тайлбарлах юм бол за энэ бол нөгөө нэг манипуляц хөдөлгөөн шүү дээ. Энд бол манипуляц хөдөлгөөн үүсгэж байгаа. Хан шиг бол манипуляц хөдөлгөөн үүсгэж байгаа. Одоо банкуд бол энэ манипуляц хөдөлгөөнийг бол ингээд үүсгээд дабл топ ч юм уу те үүсгээд те ингээд байлаа гэж бодоход ингээд ийм хөдөлгөөнийг ингээд үүсгэж байгаа. Яагаад гэвэл нөгөө нэг арилжаа breakout trader буюу одоо нөгөө нэг одоо breakout задарлын арилжаач чинь энд орж ирнэ гэдгийг мэдчихэж байгаа. Support resistance-ийн арилжаач туршлагагүй арилжаач чинь энд орж ирнэ гэдгийг бол мэдчихэж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол энийг мэдж байгаа учраас энэ хөдөлгөөнийг бол ханш үүсгэж байгаа. Банкуд үүсгэж байгаа. Тэгээд энэ хөдөлгөөнийг ч гэсэн банкуд бас үүсгэж байгаа. За энэ бол ямар хөдөлгөөн? Энэ бол өмнөх нь бол consolidation хөдөлгөөн. Энэ бол ийм бүс хөдөлгөөн үүсгэж байгаа юм шиг болоод ханш бол буцаад доош унсан байна те. Тэгэхээр энд бол хоёр төрлийн арилжаачд бол алдагдал хүлээгээд гарч байгаа. Тэрийг бол та бүхэн сайн мэдчихэж байгаа. Тэгээд энэ хөдөлгөөнийг ч гэсэн бол банкудаас үүсгэж байгаа. Энэ дээшээ энэ задарлын хөдөлгөөнийг үүсгэж байгаа. Яагаад гэвэл liquidity дээр нь байгаа. Liquidity-г хамж авахын тулд нэгсэндээ мөнгөө цуглуулахын тулд шүү дээ. Мөнгөө цуглуулад тэгээ хангалттай мөнгө тэгээ болсон хойноо ерөнхийдөө бол ханш бол хангалттай мөнгөтэй болсон хойноо бол хангалттай мөнгөө цуглуулсны хойноо яг өөрсдөө чиглэлд ингээд ханшиг бол хөдөлгөөд явдаг байх нэ гэд ерөнхийдөө ойлгочиход болно. Энэ хөдөлгөөнийг үүсгээд ингээд унжаа шүү дээ. За тэгэхээр ерөнхийдөө энэ хөдөлгөөнийг бол банкуд үүсгэж байгаа. За тэгэхээр ер нь өмнөх нөгөө candle-тайгаа холбож тайлбарлах юм бол хэдүүлээ ийм юм дэр ирнэ л дээ. За жишээ нь энд бол энэ гарч байгаа энэ хөдөлгөөн бол бидний хувьд бол buy candle буюу одоо за би энэ дэр өөр юм дээр бас тайлбарлаж үзлээ. За энд бол ингээд жишээ нь double top үүссэн байлаа гэж үтэй. Тэгэнгүүт ингээд энэ чиглэлд ингээд унаад ингээд явчихдаг те. Тэгэхээр энэ дээр liquidity байгаа. Энэ дээр liquidity байгаа гэсэн үг. За liquidity байгаа. Тэгэхээр энэ дээр liquidity байгаа. Тэгээд liquidity-г хамаад нөгөө нэг breakout trader support resistance арилжаач жиштэйг бол арилжаанаас ерөнхийдөө алдагдaltaй гаргасны дараа бол их мөнгө цуглуулчих байгаа шүү дээ. Тэгэхээр эндээс бол банкуд бол энэ хөдөлгөөнийг бол үүсгэж байгаа шалтгаан нь бол ойлгомжтой байх гэж бодож байна. Эндээс энэ хөдөлгөөнийг бол үүсгэж байгаа нь бол ойлгомжтой. Энэ бол бидний candle-ийн хувьд бол buy candle болж ирнэ. Buy candle буюу одоо ногоон candle маань болж ирнэ гэсэн үг. За би энийг тодруулчихъя. За тэгээд ингэж нэг buy candle гаргаж ирээд одоо нөгөө нэг бүтцийн задарлын арилжаачдаг бол арилжаанаас гарахтаа бол ингээд ерөөхдөө бол улаан candle-ыг бол маш хүчтэй одоо волюмтай candle-ыг бол яг мөнгөө зах зээлээс бол гаргаж авдаг. За тэгэхээр энд бол жишээ ярив та бүхэнд. Тэгэхээр энэ хөдөлгөөнийг үүсгэж ерөнхийдөө ханшиг бол ингэж хөдлөхийн тулд бол банк болон томоохон институтууд бол маш их мөнгийг зарцуулж байгаа тийм. Жишээлбэл одоо жишээ нь $100 сая гэх тийм.
100 сая долларыг бол эндээс энэ хөдөлгөөнийг үүсгэхийн тулд гаргаж байгаа. Одоо эндээс энэ хөдөлгөөнийг бол үүсгэхийн тулд 100 сая доллар жишээ нь гаргаж байгаа гэж байна. Маш их мөнгө шүү дээ энэ ч одоо. Тэгэхээр энэ хөдөлгөөнийг гаргахад 100 сая доллар зарцуулж байгаа тийм. Тэгэхээр яагаад энэ өөрсдийнхөө мөнгийг эрсдэн байран энэ 100 сая долларыг банк болон томоохон хөрөнгө оруулагчид зарцуулж байгаа бэ гэхээр ерөөсөө liquidity хамж илүү их мөнгөтэй болж аваад тэгээ өөрсдийнхөө чиглэлд хөдлөх шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ хөдөлгөөнийг бол банкуд үүсгэчихэд тэгээд яг эсрэг чиглэлд өөрсдөө яг чиглэл рүүгээ ингээ хөдөлгөөд сэл зараад ингээ арилж ичиж байгаа шүү дээ. Тэгэхээр шорт арилжаанд ороод явчихж байгаа. Тэгэхээр энэ хөдөлгөөнийг банкуд үүсгэчихэд мөнгөө цуглуулчаад доошо унаж яхад бол энэ buy candle-ыг та бүхэн анзаарч байна уу? Buy candle. Тэгэхээр энэ бол банкуудын үүсгэсэн хөдөлгөөн баггүй. Нэгсэндээ энэ liquidity-г одоо хамж байгаа энэ buy candle шүү дээ, нэг candle. Тэгэхээр бол бид нар яг энэ candle-ыг бол liquidity хамаад гарсан энэ candle-ыг бол яг sponsored candle ч байна уу те? Одоо спонсорлуулсан одоо банкуудын одоо гаргасан одоо candle гэдээ ойлгочих болно ерөнхийдөө. Тэгэхээр бол энэ candle маань бол банкуудын гаргасан арилжаа. Тэгэхээр банк бол энэгээр 100 сая доллараар энийг худалдаж авч энэ candle-ыг гаргасан байлаа гэж төсөөлье. 100 сая доллар. За энэс илүү ч үж магадгүй. $100 million dollars те. За тэнгүүд энэ candle-ыг гаргахын тулд 100 сая доллараар гаргадаг бахны. Дараа нь энэ улаан candle-ыг бас манай банкуд чинь гаргаж байгаа шүү дээ. Тэгэхээр энийг бол гаргахын тулд за 500 сая доллараар жишээ нь зарцсан байлаа гэж бод. Энэ хөдөлгөөнийг гаргахын тулд. За 500 сая доллараар зарлаа гэж бод. 500 сая доллараар энэ улаан candle-ийг гаргаж ирж байгаа юм аа. За тэнгүүд зах зээл дээр энэ хөдөлгөөнийг яагаад банкуд явуулж байгаа гэхээр илүү их одоо яг энэ одоо зарлалтаас бол илүү их ашиг авч байгаа шүү дээ. Одоо эндээс их мөнгө цуглуулсан юм чинь одоо retail арилжаач тийм мөнгийг авчаад ингээд буцаад тэр мөнгөний авчингуудаа зараад тэгээд ерөөхдөө илүү их одоо ашигтай арилжаж шүү дээ. Short арилжаанд ороод буюу одоо доошо явна гэсэн таамаглалтаар одоо short арилжаанд ороод илүү их одоо ашиг хүртэж байна. Тэгэхээр бид нар энэ одоо жишээ нь одоо мэдээллийг ашиглаад хэрхэн одоо амжилттай арилжиж болох вэ гэхээр одоо энэ улаан candle-ыг бол sponsored candle ерөөдөө order block гэж нэрлэнэ. Order block те. Тэгэхээр order block маань энэ бол болж ирж байна гэсэн үг. Энэ candle маань. Тэгэхээр бол хааш энэ өсөлтийн хөдөлгөөнийг үүсгэхдээ 100 сая долларыг золиослоод 500 сая доллараар ингээд зарж байгаа шүү дээ. Тэгэхээр бол энэ банкуудын орсон энэ улаан candle бол банкуудад ашигтай short арилжаанд орсон ашигтай явж байгаа тийм. Тэгэхдээ энэ өмнө нь худалдаж авсан 100 сая доллараар худалдаж авсан энэ нь бол ашиггүй явж байгаа шүү дээ. Яагаад гэвэл ханшиг бол энд бол худалдаж авсан. Нөгөө ханш нь унаад болдоггүй. Өөртөө зарцсан. Тэгээд 100 сая долларыг бол золиослоод 500 сая долларыг олцсон байгаа тийм. Тэнгүүт тэгсэн ч гэсэн одоо банкуд бол угаасаа та бүхэнд хэлэхэд ерөнхийдөө банкудад бол stop loss гэж байдаггүй. Банкуд бол stop loss-гүйгээр арилждаг. Тэгээд ерөнхийдөө бол энэ 100 сая доллар орохын тулд энд бол 100 сая 500 сая долларыг олохын тулд 100 сая долларыг бол золиослсон байгаа шүү дээ банкуд. Тэгэхээр энэ 500 сая 100 сая доллараа буцааж бол банк бол ямар ч алдагдaltaгүй арилждаг байхгүй. Тэгэхээр банк бол энэ 100 сая доллараа одоо эртэж гаргасан энэ buy арилжаа чинь бол ямар ч stop loss байхгүй учраас алдагдaltaй л байгаад болохос ингээ алдагдал байгаад болохос
ерөнхийдөө бол ханш бол хаагдаг учраас бол алдагдлаа хүлээж авч гараагүй байгаа. Тэгээд ерөнхийдөө бол энэ 100 сая доллароо буцааж авахын тулд ханшин дээр энэ дээр худалдаа авалт хийгээд буцаад энэ нөгөө нэг авсан хэсэг буюу ерөнхийдөө энэ order block дээр хурж ирээд ханшийг бол энд буцаж ирээд ерөнхийдөө нөгөө нэг өмнө нь авсан 100 сая долларыг золиосон тэр золиосон доллароо ямар ч алдагдaltaгүй болгоод break even point буюу ямар ч алдагдaltaгүй цэг дээр ирээд тэгээ эндээсээ буцаад ханшийг бол зараад явдаг бахны. Тэгэхээр ингээд order block ашиглаад бид нар ашигтай ингэж арилжах боломжтой байгааг та бүхэн харж байгаа. Тэгэхээр бол ерөнхийдөө бол ханшин дээр break even point дээр ирчээд нэгсэндээ ашиг алдагдлын харьцаа тэг болоод ирэнгүүт ханш бол энэ хөдөлгөөнийг үүсгээд буцаад ерөнхийдөө ингээд ерөнхийдөө энд бол buy candle-ыг үүсгээ те. Buy candle-ыг үүсгээд тэгээд ерөнхийдөө бол буцаад order block дээр ирчээд энэ золиосон 100 сая доллароо одоо break even point дээр ирчээд за тэгэнгүүт дахиад бас энийгээ бас энэ шинээр үүссэн order block-о бас break even point дээр ирээд тэгээд ингээд доошоо ингээд ерөөхдөө бол алдагдлаа хаагаад ингээд арилжаалагтаад явдаг бахнэ. Тэгэхээр бол бид бүхэн энэ order block-ыг бол яг өмнөх хүчээр дээр үтсэн ерөөхдөө supply гэж болно. Энэ order block гэж явчих. Тэгэхээр бол энд бол маш олон нийлүүлэлт байгаа гэсэн үг. Тэгэхээр энд бол хаш буцаж эргэж ирээд нөгөө нэг золиослсон одоо нөгөө liquidity авахын тулд золиослсон тэр одоо мөнгөө одоо break even дээр нь ячаад ингээд буцаад ашигтай сайхан арилжаад явдаг байна. Тэгэхээр энэ хөдөлгөөнийг бид нар дагаад энэ дээр нь сайхан order block-ийн энэ дээр нь сайхан өмнөх одоо үтсэн баталгаануудаа ашиглаад liquidity-ийн баталгааг ашиглаад ингээд ерөөхдөө оролтын цэгүүдээ үүсгээд явах юм бол маш өндөр ашиг алдагдлын харьцаа өндөр мөн дээрс нь ерөөхдөө ханшийн манипуляцид бол өртөх магадлал бол багасч ирнэ гэсэн үг. За тэгэхээр ерөөхдөө бол ерөөхдөө ойлгомжтой байсан байх гэж найдаж байна. Тэгээд ерөөхдөө энэний дараагийн хичээлээр бол та бүхэнд би яг liquidity-г зах зээл дээр хэрхэн ашиглаж харилцах вэ гэдэг хичээл орно. Тэгэхээр зах зээл дээр ерөнхийдөө liquidity яаж харагддаг те тэр талаар илүү тайлбарлаад ирэхээр бас илүү ойлгомжтой болж ирэх байхаа гэж найдаж байна. За тэгээд амжилт залуусаа.